Хөөе. Уцаар авсан. Би юу гэж хамшиг байлаар их ч уцаар ирүүлж тэхнийг заваарсан. Чоо. Хөөе, чи байж. Чимээ зүгээр авчих. Үгүй яа. Янчи мөрөндөө. Оо чишэно. Ярочаа. Хэв. Атшин. A few moments later. Баян зүрх сонгон харахад чимэлтэй дөрвийн эрүүгийн хэргийн анхан шатны шиг хуралдаан хэлснийг мэдээд бүх цуцаа. Баян зүрх сонгон харахад чимэлтэй дөрвийн тойрхон шүдгийн 2026 оны 1-р сарын 15-ны өдрийг 1315 дугаартай эрхэм жаргал оюухан нарт холбогдох хэргийг танин хэлэлцэнэ. За шүүх хуралдааны эрсийг танилцуулъя. Прокурор Б. Цолмоо, шүүгдэгч эрхэм жаргал, түүний өмгөөлөгчтэй анууд, прокурорч Б. Оюухан, түүний өмгөөлөгч Б. Намир, шинжээч Х. Ингэлчин нарсан бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг явуулнаа. Талуудаас санал хүсэлт байна уу? Өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Г. Болгомоо миний бие удирдаг явуулнаа. Татгалзах санал хүсэлт байна уу? Өмгөөлөгч. За шүүх хуралдааны дарааллыг танилцуулъя. Шүүгчийн танилцуулга. За яллах талаас прокурор Б. Цолмон яллах төгнөлөө танилцуулна. Өмгөөлөгч ануудаар тайлбар, өмгөөлөгч намын эрдэм тайлбар, шинжээч чимжийн дүгнэлт, хамгийн сүүлд нь шүүгдэгч эрхэм жаргалын тайлбарыг сонсноо. За талууд санал хүсэлт байна уу? За. Өнөөдөр шүүхээр 35 настай эрэгтэй барилгын ажил эрхэлдэг иргэн эрхэм жаргалд холбогдох архины нөлөөтэй үед бусдын зүйл тохирол учруулж хүний биед халдсан гэх эрүүгийн хэргийг хэлэлцэнэ. За прокурор Б. Цолмон тайлбар өгнө. За эрхэм хүнд шүүгчээ. За хэрэг давагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь хэрэг үлдэх үедээ архины нөлөөнд байсан тогтоогдсон боловч архийг өөрийн ухамсартай буюу өөрийн сонголтоор удаан хугацаанд нэвтрүүлгийг хэрэглэж архин донтох байдалд орсон хэрэг цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. За мөн шүүгдэгч эрхэм жаргал нь согтууруулах ундааг сайн дураараа хэрэглэсний улмаас хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд хүн тохирол учруулсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р бүлгийн 1-р зүйл заасан хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулах гэмтрийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй ануударын тайлбарыг сонсъё. За миний үйлчлүүлэгч эрхэм жаргал нь тухайн хэрэг үлдэх үедээ өөрийн үйлчлэлийн бодит дутуу учраад нийгэмд учруулах хор уршгийг бүрэн ухамсарлах мөн өөрийн зан үйлийг удирдах чадваргүй байдалд байсан нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Эрхэм хүндэд шүүгчээс шүүгдэгчийн бодит сэтгцийн байдал, шинжээчийн дүгнэлт, хүний эрхийн зарчмыг харгалзан үзэж ял шийтгэл бус эмчилгээ хамгааллын шинжтэй шийдвэр гаргаж өгнө хэмээн хүсэж байна. Хохирогчийн өмгөөлөгч Б. Намын эрдэм тайлбар өгнө. За танхимд энэ өдрийн мэндийг хүргэе. За оюухагийн өмгөөлөгч Намын эрдэм миний бие. Эрүүгийн хуулийн 6-гийн 4-ийн 1-т зааснаар шүүгдэгч эрхэм жаргалыг яг согтуулсан насвар зүйлийг гэмтрэг үйлдэл нь эрүүгийн хариуцлагыг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. За шүүгдэгч эрхэм жаргал нь арх уханд бол түүний сайн дурын сонголт байсан. 2 жилийн хугацаанд тасралтгүй ингээд арх ухтаа өөрийгөө арх усан үедээ ингээд ямар нэгэн үйлдэл хийдэг гэдгээ мэддэг гэдэг чи өөрийгөө ингээд ямар архинаас гарах арга хэмжээ аваагүй эмчилгээний домжлогоонд хамрагдаагүй учраас энэ нь бол эрүүгийн хариуцлагыг чөлөөлөх үндэслэл болохгүй. За миний хохирогч оюухаараа санаатайгаар ингээд гар хурж хүний эрүүл мэнд халдчихгүй байдлын эсрэг гэмтрийн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл бөгөөд
одоо дахин арх уусан, согтуурсан үедээ, мансуурсан үедээ дахин хин нэгнийг бас ингээд гэмтээх нийгэм аюултай үйлдэл хийхийг үгүйсэхгүй учраас шүүгдэгч эрхэм жаргалыг бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй гэж үзэж байна. За миний үйлчлэгч оюун ухаан өрх толгоос эмэгтэй бөгөөд 3 хүүхдийн ээж тоогооч мэрэгчлээ тэгээд өөрийнх нь бие шинжээчийн дүгнэлтээр хүн тохирол учирсан ингээд тогтоогдсон ажил мэргэжлээ эхлэх боломжгүй байгаа. Тийм учраас ингээд шүүгдэгч эрхэм жаргалаас одоо их ашиг сонирхлыг нь хамгаалах үдс нөхөн төлбөрөөр гаргуулах зам уу сэтгэл санааны хохирлыг нөхөн төвийнхөд төлөөлөх хүсэлтэй байна. За баярлалаа. За шинжээ чимчийн дүгнэлтийг сонсъё. За шүүгдэгч эрхэм жаргал нь архины хэрэглийн өндөр сүүлийн 2 жил архины хамааралтай байсан шинжилгээгээр тогтогдсон. Шүүгдэгч эрхэм жаргалд хэлэх тайлбар байна уу? За тухайн нөхцөл байдал дээр би яг юу басныг бол согтоос мөлтлөө би сайн санахгүй байна. Гэхдээ тэгвэл ханаас хүн гарч ирэл намайг зөрхөж зодох гээд ардаас хөөгөөд байсан. Тэгээ бос юм үйл явдал миний яг санаж байгаа тийм л юм. За талуудаас өөр нэмэлт санал хүсэлтэй байна уу? Байж өгчээ. За шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч эрхэм жаргалыг бол сэтгцийн эмгээг тогтоогдоогүй архины нөлөөтэй гэсэн одоо шинжилгээгээр дүгнэлт гарсан байна. За энэ нь бол ингээд миний одоо үндслийг хэлсэн эрүүгийн хуулийн 6-гийн 4-ийн нэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндслэл болохгүй. Тийм учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. За баярлалаа. За надаас байна. За шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг сайн дураараа хэлсэн. Улмаар хүний эд зүйл тохирлогчруулж хүний бид халтсан үйл гаргасан нийгэм аюултай бөгөөд гэмтэргийн шинжийг бүр агуулж ингэж үзэж байна. За ийм шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээтэй гэж тухайн нэг зүйлс үздэг. За ийм учраас шүүгдэгч эрхэм жаргал 6 жилийн 20 хал оноохыг хүсэж байна. За эрхэм шүүгч дээр нөхцөл Чи юу яриад байгаа юм бэ? Би тухайн үед юу ч санахгүй байсан гэж хэлээд байгаа шүү дээ. Та нар Шүүх хуралдаан төр завсарчныг мэдэгдэв. Шүүхийн шийдвэрийг танилцуулъя. Монгол Улсын нэрийн өмнөөс шүүгдэгчийн эрхэм жаргал эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 5 дахь зүйлийг 6-гийн 1-ийн 1-т хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн тохиолдсон шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлснэг хагалзан үзэж шүүгдэгч эрхэм жаргалт ялыг хөнгөрүүлсэгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7-гийн 4-р зүйлд заасан эмнэлгийн чанартай албатлогын арга хэмжээ 7-гийн 4-9 зааснаар шүүх гэмт хэрэг үйлсэн хүний хувийн байдал гэмт хэрэг үйлсэн нөхцөл согтууруулах мансууруулах донтой байдлыг харгалзан сэтгэл заслын дондох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албатлогын арга хэмжээ оногдуулсан мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р бүлэгт заасан хүний эрүүл мэндийн хадшгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бөгөөд тодорхойлбол 11-ийн 1-р зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулсан шүүгдэгч эрхэм жаргалт 4 жилийн хорих ял оногдуулсан. Хорих ялыг эмнэлгийн чанартай албатлогын арга хэмжээ дуусны дараа нээлттэй хорих ангид өргөжлүүлэн эдлүүлсэн. Шүүгдэгч эрхэм жаргалт 4 жилийн хорих ял оногдуулсан. Хорих ялыг эмнэлгийн чанартай албатлогын арга хэмжээ дуусны дараа нээлттэй хорих ангид өргөжлүүлэн эдлүүлсэн.